Оюуны ундрагийн амар сайхан гэж нөхөр манайхаас мөнгө нэгсэн гэж Твиттерт гаргасан. За тэр нөхрөөс одоо бидний мөнгө нэгсэн гэдэг бичиг нь болохоор нэг шинэ жилийн үеэр залуучуудын харшийн наадам хийдэг штэ. Тэрэнд хүнээ оруулаач. За дээр нь энэ нөгөө хар цагаан жагсаалтанд оруулах одоо хар үйл явдлуудаа нэрлээч. Дээр нь цагаан жагсаалтанд оруулах одоо залуучуудаа нэрлээч гэсэн тийм л зүйл байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө анх төрийн бас байгууллагууд, төрийн байгууллага, хувийн гишүүл олон нийтээс нэрлүүлж исэн тэр бичгүүд л байгаа. Өөрөөр хэлбэл хүнээ нэрлээч гэсэн. Тэрнээс шул өөрөөр хэлбэл тэр хүнээс 50 сая төгрөг өгөө тэгвэл ингэ шүү гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ бол тэртээдэргүй бид нар үнний талд байгаа учраас бид нар бол энэ дээр ерөөсөө санаа зовхгүй байгаа. За бидрийг бол ер нь бүтэн жилийн дотор энэ арга хэмжээд зогсоохын төлөө бол ер нь улгайч нар за дээр нь энэ харж гсалтын эзэд бол дээд зэрэгээр бичээж ажиллаж байгаа. Тэгэхдээ Монголын залуучуудын ууган байгууллага үнэхээр хүчтэйгээ харуулж байгаа. Бид нар өнөөдрийг хүртэл бид нар үйл ажиллагаагаа төлөвлөснийхээ дагуу үргэлжлүүлсээр байна. За дээр нь биднийг хүтгэж байгаа, гутаанд оромжилж байгаа, ер нь болж л өгвөл одоо муу мухаа харуулчих гээд ингээд оролдож байгаа зөндөө юм байгаа. Тэгээ энэ бүгдүүд одоо тэлтэргүй хэвлэл мэдээлэл хэний гарт байдаг үлээ, мөнгө хэний гарт байгаа үлээ, эрх мэдэл хэний гарт байгаа үлээ гэдгийг бол үзэж олон бол бүгд мэдж байгаа. Тийм учраас бол энэ бүгд дээр бол олон тайлбар хийх нь бол илүүц юм. За тэр оюутны ундрагийн амар сайхан гэдэг нөхөр хааны үеигээ явж идэг ямар нөхөр вэ гэдэг бол тэрдэргүй олон нийт мэдж байгаа. Бид нар үл илүү тайлбар хэлээд авах бол ямар ч шаардлага байхгүй л гэж ингэж үзэж байна да.